За Монгол улсын хөтөлбөрийн зах зээл дээр авж байгаа цалингийн үнц нь өөрөө буурж байгаа учраас за сүүлийн эдгээр өдрүүдэд бол ажил хаялтууд бол нэлээд гарж ийн. За ингээд эмч болон багш нарын ажил хаялт маань өөрөө нийгэмдэр нэлээд хүнд цочроо өгөхүйц том асуудал болж өргөжөөд бол байгаа. За ерөөдөө иргэд маань юу гэж эсэргүүцдэг вэ гэхээр яагаад цалин нэмэх байгаа юм бэ? Цалингаа нэмүүлээ гэж бол эсэргүүцдэг. Гэтэ нөгөө дээгүүр ер нь яагаад авж байгаа цалингийн үнц нь буураад байгаа юм бэ гэдэгт тэр асуултын тэмдэг бол тавьдаггүй. За үүнтэй холбоотойгоор сүүлийн 5 жилд ер нь манай Монгол улсын мөнгөний нийлүүлэлттэй холбоотой энэ төгрөгийн ханшийн уналт худалдаа авах чадвар нь хэрхэн унсан бэ гэдэг талаар хэд хэдэн тайлбартыг бол өгье. За ажлын хүслэг дээр бид нар юу үзүүлсэн байгаа вэ гэхлээр ер нь 2019 оноос хойш манай Монгол улсын энэ мөнгөний нийлүүлэлтийн тоон статистик үзүүлэлтүүд бол яаж өөрчлөгдсөн бэ гэдэг талаар бол харуулсан бол байна. За мэдээж Монгол улсын эдийн засаг томорж байгаа учраас мөнгөний нийлүүлэлт бол өсөх нь бол тодорхой. За гэхдээ энэ дэр улаанаар тэмдэглэсэн хоёр юм ялгаатай тоон статистик байна гэсэн. За нэгд нь бол төгрөгийн харилцах данс. За дараагийн категори нь юу гэхээр бараг мөнгө гэсэн ийм хоёр мөнгөнийг бид нар харьцуулах шаардлагатай байна. За харилцах данс гэдэг бол юу гэхээр ер нь иргэдийн болон энэ аж ахуйн нэгжүүдийн харилцах дансан дээр байгаа мөнгөө гэсэн. За шууд бус аргаар хэлэхэд бол компаниуд бол эргэлтийн хөрөнгө нь бол байдаг байх нь байна. За иргэдийн хувьд бол одоо цалингийн данс нь бол байдаг гэсэн. За нөгөөтэйгөр энэ данс юуг илэрхийлдэг вэ гэхлээр шууд төрийн эдийн засгийн оролцоо буюу нөгөө бидний яриад байдаг халамжийн мөнгнүүд энэ данс руу орж бол бүртгэгдэж байгаа гэсэн. За дараагийн бараг мөнгө гэдэг нь бол ерөнхийдөө хадгаламжийн данснууд бол байгаа. За эдгээрт бол мэдээж валютын болон төгрөгийн хадгаламжийн данснууд бол орж ийнэ гэсэн. За эндээс би яагаад энэ хоёрыг онцолж яриад байгаа вэ гэхлээр ер нь 2019 оноос хойш 2024 оны жилийн эцсийн байдлаар өсөлтийн дүнгийн харьцуулаад үзэх юм бол за бараг энэ мөнгөний энэ харилцах дансан дах мөнгө буюу нэг мөнгө нь ойролцоогоор 2 дахин баг нэмэгдчихсэн байгаа. Нэлээд өндөр өсөлттэй бол байна гэсэн. За 2024 оны байдлаар бол энэ нэг мөнгөний хэмжээ бол 11.7 их найд төгрөгөөр хэмжигдэж байна гэсэн. За нөгөө талаар хадгаламж бас өссөн. Гэхдээ нэг дахин өссөн. Буюу хадгаламжийн мөнгө нь өсөлт нь харилцагын өсөлтөө давж чадаагүй гэсэн. Тэгэхээр энэ эдийн засгаар чөлөөтэй эргэлдэж байгаа энэ мөнгөний хэмжээ өөрөө их байна гэсэн. Чөлөөтэй гэдэг нь болохоор шууд гарахад шилжүүлэхэд бэлэн юм мөнгө гэсэн. Бараг бэлэн мөнгө нь ийм их хэмжээний байна гэсэн. Тэгэхээр энэ бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт өөрөө юуг илэрхийлж байгаа вэ гэхлээр нэг мөнгөний хэмжээ маш их байна. Харилцах дансан дээр мөнгө маш их хэмжээгээр нэмэгдсэн байна. За мөн гүйлгээнд байгаа мөнгнөөс нэмэгдсэн байна гэсэн. За ингээд яах нь вэ? Эцсийн дүндээ авж байгаа цалин өөрөө үнгүүддэг. Тэгээд бараа бүтээгдэхүүний өсөлтийг гүйцэж чаддгүй амьдралд хүрдэггүй гэсэн ийм асуудлууд бол яриад байгаамаа гэсэн. За дараагийн бидний харьцуулж үзэх бас нэг том тоон үзүүлэлт юу вэ гэхлээр ер нь манай Монгол улсын сүүлийн 5 жил нь яг юу болоод өнгөрч вэ гэдэг бид нар айгүй сайн анзаарах ёстой гэсэн. За энэ дээр хамгийн одоо огцом энэ авж байгаа бидний цалин бууруулж байгаа хамгийн том хүчин зүйл юу вэ гэхлээр эдийн засаг өсөөгүй. За төсвийн энэ тэнцэл орлого нь өөрөө багассан. За төсвийн эдийн засаг алдагдaltaй үед мөнгөний нийлүүлэлтийг өсгсөн явдал юм а гэдгийг шууд тайлбарлах боломжтой гэсэн. За ерөнхийдөө тоон дунгуудыг бид нар хараад үзэх юм бол ер нь энэ бүх мөнгөний ханшийн уналт цалингийн үнгүүд хизээ эхэлсэн бэ гэхээр мэдээж цар тахлын үед бол эхэлсэн. За энэ дээр ямар процесс явагдсан бэ гэхээр 10 их найдын хөтөлбөрийг бол баталсан. Ипотекийн зээлийг ихээр гаргасан. Эдийн засаг руу маш их хэмжээний мөнгийг бол цутгаж бол эхэлсэн. За тэгээд эцсийн дүнд яасан бэ гэхээр төсвийн энэ тэнцвэржүүлсэн алдагдал бол ихсэн. Алдагдaltaй төсөв бол гарсан. Эсрэгээр бол мөнгөний нийлүүлэлт бол энэ 2020 оны байдлаар бол 24.5 их найд төгрөг M2 мөнгө бол ингэж гарч ирсэн. За ингээд 16.3 хувиар бол ингээд өсчихсөн гэсэн ийм дүр зураг бол ажиглагдаж байна гэсэн. За эндээс ямар процесс явсан бэ гэхээр угаасаа эдийн засаг руу маш их мөнгийг өөрөө нийлүүлээд эхэлчихээр бүх юмний үн өөрөө огцом өссөн. За байрны үн жишээ нь бол хамгийн тод жишээ. За ингээд бүх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтүүд бол тэр хэмжээгээр шууд явагдаж бол эхэлсэн та бүхэн мэдж байгаа. За ингээд дараагийн жилүүд дээр бол 2021 онд бол тогтворгуулж үтсэн байна. Гэхдээ мөн адил бодлогод үргэлжилсэн төсвийн энэ алдагдaltaй үе дээр энэ мөнгийг дахиж эдийн засаг руу цутгах байдлаар нийлүүлэлтийг дэмжих байдлаар дахиж бодлого бол явсан. За ингээд 2022 онд манай улс бол золгосон. За нүүрсний экспортын хэмжээ бол ихссэн. Үнийн дүнчс нэлээд тогтмол бол байсан. За ингээд 2024 оны хүртэл
манай Монгол улс дээр юу ажиглагдсан бэ гэхээр төсвүүдээ 30%-аас дээш бол төсвийн зарлага бол нэмэл явагдсан. За үүн дээр бол бас төрийн албан агч нарын цалин нэмсэн. За хүүхдийн мөнгийг бол дахиж олгож эхэлсэн. За ингээд нэг эдийн засаг руу мөнгө цутгах ийм процесс бол огцом үргэлжилж бол эхэлсэн. За энэний хамгийн тод жишээ нь юун дээр илэрсэн бэ гэхээр 2023 оны байдлаар бол энэ 37.6 их найд төгрөгийн M2 мөнгөний нийлүүлэлт бол болж эхэлсэн. Эдийн засаг руу эргэлдэж байгаа мөнгө гэсэн ийм том дөнгөөр бол хэмжсэн байна. За энэ бол 2022 онтойгоо харьцуулаад үзэх юм бол өнгөрсөн жилтэй харьцуулаад үзэх юм бол 26.6% бол өссөн. Маш их хэмжээгээр бараг 3.1 дахин одоо хэмжээгээр бол 3.1% бол дахиж ингэж өссөн ийм том өдөр зураг бол байгаамаа. За мэдээж бол энэ бол төсвийн зарлагыг бол нэмсэн. За маш их юм хэмжээний түүхэндээ байгаагүй төсвийн зарлагыг бол нэмсэн гэсэн. Тэгэхээр төрөөс мөнгө зарлага төсвийн зарлага хэмжээнээр яах вэ гэхээр энэ бол тодорхой хэмжээний юу л бол орж байгаа. Мэдээж тендерийн одоо бараа худалдан авалт үйлчилгээнүүд бол орж байгаа. За энэ үйлчилгээнүүд яадаг вэ гэхээр дийлэнхтэй харилцах данс руу бол ордог. За ингээд мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ бол өссөн байна гэсэн үг. За тэгэхээр сүүлийн 5 жилийн энэ эдийн засгийн дүр зургийг бид нар хараад үзэхээр юу ажиглагдж байгаа вэ гэхлээр ер нь энэ манай Монгол улсад сүүлийн 5 жил цалингаа өсгсөн ч болов нөгөө талаар зарлага нь өөрөө их байгаа. Мөнгөний нийлүүлэлт нь өөрөө ихсэж байгаа. За нэг ялангуяа M1 буюу харилцах дансны мөнгө ихсэжсэн учраас энэ цалингийн нэмэгдэл нь өөрөө инфляцид авч чадахгүй. Ингээд үнийн өсөлтөнд өөрөө идэгдээд за одоогийн нөхцөл байдал бол тэртээ 2019 он 20 оноос эхэлсэн ийм ужиг өвчин маань одоо ингэж тесэрч гарч ирж байна гэдэг нэг ийм дүгнэлтийг бид нар хийх боломжтой байгаад байна. Тэгэхээр цаашдаа бол ер нь яах ёстой вэ? Мэдээж цалингаа өсгөх байх, энэ дээр бол шийдлүүд бол хурж явах байх. Нөгөө тэгвэр цаашдын жилүүдэд дахиж ийм нөхцөл байдал руу орохгүй тулд төсөвдөх энэ төрийн эдийн засгийн оролцоороо багасгах нь маш чухал байгаамаа гэсэн. Нэг ялангуяа энэ харилцах дансан дах мөнгийг, M1 мөнгийг өнгөрсөн 5 жил нэмэгдүүлсэн шиг их хэмжээгээр халамжийг олохгүй байх. За ногдол ашгийг шууд харилцах данс руу хийдэггүй байх. Энэ төрлийн өмчт компаниуд. За ийм бодлогыг хэрэгжүүлэхгүйгээр ер нь цалинг зүгээр нэмээд ах юм бол энэ бол зүгээр тоог нэмээд байна гэсэн. Дахиад энэ бодлого өөрөө үргэлжлээд төсвийн энэ зарлага нь өөрөө ихсээд төсвийн алдагдaltaй үед дахиж төсвийн алдагдлаа төсвийн зарлагаа бол нэмэгдүүлээд ингээд төгрөгийн ханшны эрсдлийн одоо үнэлгээг нь унгаагаад ингээд явах юм бол дахиад яг л адилхан шийдвэр бол гарна гэсэн. За 2022-оос 2024 оны хувьд бол төрийн албан агчийн цалин бол нэмэгдүүлсэн. За ингээд дахиад бид нар 2 жилийн дараа дахиад нөгөө ийм асуудал бол одоо бүр салбаруудыг хамарсан байдлаар нэгээр ужиг өвчнүүд нь гарч ирж байна гэсэн. Тэгэхээр 2022 онд бол цалин нэмсний үр дүн одоо яг үүндээ бол гарахгүй бол байна. Тэгэхээр эцсийн одоо санал эцсийн хийх шийдэл юу вэ гэхээр халамжийг багасгах ёстой юм байна. За ингээд төсвийн зарлага хэмжээг бол эдийн засгийн өсөлтөйгөө уялдуулж нэмэгдүүлэхгүйгээр за өнгөрсөн 4 жил шиг 20, 30, 25%-аар ингэж төсвийн зарлагыг нэмэгдүүлэх юм бол дахиад авж байгаа цалин үнгүүтгэнэ гэсэн ийм дүгнэлтэнд бол хүрж байна. За ингээд манай Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээр ажил аялал явагдаж байна. За цалингийн энэ нэмэгдэлтэй холбоотой за ер нь ямар процесс яваад өнгөрчвөө гэдэг талаар хэд хэдэн тайлбарыг өглөө анхаарал тавьсаар баярлалаа.